За сайн байцгаана уу? Self 20 минутын хот буюу Улаанбаатарыг хөгжүүлэх 16 мега төслийн нэгдэр дотроо цаврын шүүжлэх төсөл дотроос хамгийн том төслүүдийн маань нэг бол маш хэмжилттэй ингэ явж байна. Нийтвэл нэг улсны барилга угсралтын ажил нийлээд 20% явж байгаа гэж ингэж харж байгаа. Self 20 минутын хот өдийг хүртэл одоо босхын хугацаанд зөвхөн одоо нэг орон суужуулах, агарын бохирдуулах, бууруулах гэхээсээ илүүтэйгээр бас эдийн засагт тэр дотроо энэ барилгын салбарт бас маш томоохон дам ноолыг үзүүлж байгаа гэж бид харж байгаа. Тэгээ мөн цаашлаад бас мэдээж зөвхөн барилга байгууламж гэлтгүй, за self голын төгчлөлтийн ажил, за усан цөөрмийн ажил, за мөн бусад дэд бүтц зам харгуй, за бохир усны хоолой гэх мэт энэ дулааны гэх мэт энэ ажлуудыг бас мөн одоо Монголын үнэхээр л толгой байрах энэ томоохон бас компаниуд бас хамтран оролцоод зураг төсөл дээр нь ч гэсэн ингээ ажиллаа явж байгаа төсөл байгаа. Тэгэхээр бас энэ төслийн хүрээнд бас 2027 онд дуусахаар төлөвлөж байгаа учраас хугацаанд дууссан. За ийм гоё 20 минутын хот болсон хот болох хаа гэж бодож байна.